Сайн байцгаана уу? Намайг Найдан Шагдрын Болор Чимэг гэдэг. Би Донт аймгийн Сэргэлэн сумын хүүхдийн цэцэрлэгт багшийн туслахаар дасгалтгүй 23 дахь жилдээ ажиллаж байна. 2003 онд энэ сайхан хамт олонны дунд орж ажиллах үүр болж өгсөн эрхлэгчдүүд загцсан багшигаа дурсахгүй байхын аргагүй. Эрэг сайхан уур амьсгалтай бяцхан үрсийнхээ инээд салгисан энэ аргуун донд урлаж өнөөдрийн хүртэл хичээн ажилласаар байна. Миний хувьд олон жил ажиллаж байгаа туршлагатай багшийн үүднээс өдөр бүр бяцхан шавныхаа эрүүл мэнд эрүүл ахуйн дадал хөвшлийг зөв болгож бие даан энгийн хөдөлмөр суралцахад нь дэмжлэг үзүүлж ажилтдаг. Үүний нэг жишээ бол одоо өглөө бүр хүүхдүүдийнхээ хоолойг зайлуулж гар нүрийг нь хуваалгаж өвтгөөс урьдчилан сэргийлэх явдал юм аа. Мөн эрүүлжүүлж хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих үүднээс уламжлалт арга барилыг хавсран шар тосоор цэгэн нийллэг хийж эдийн зэтэй жигэнсэн албыг чамж өгч чирэгжүүлж дархлааг нь дэмждэг. Хүүхдүүдийнхээ бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэхийн тулд толь болж чиний тусгал гэсэн дүрмийг баримтлан хамрын төвийг нээж хүүхдүүд багшийн сануулгагүйгээр толь болон хамрын ачуурыг ашиглан өөрсдөө бие даан хамраан цэвэрлэж сурч байна. Энэ нь амьдралын энгийн нэгэн зүйл боловч бяцхан хүүхдүүдийн хувьд бие даан суралцах маш том алхам болдог. Хүүхдийн сурч боловсрох орчныг тав дахьтай эрүүл ахуйн шаардлага хангасан байлгахын тулд бүлгийн багштайгаа хамтран сургалтын төвөдөө шин санаачлаг гарган гар нийлэн хамтран ажилладаг. Багшаасаа сургалтын нээлттэй сургалтын хүрээнд бусад бүлгийн суралцагчдад эрүүл ахуйн дадал олгох сургалтын үйл ажиллагаа зохион байгуул зааж сурган залуу багш нартай өөрийн ур чадвараа түгээн дэлгэрүүлж ажилласаар ирсэн. Иймдээ ч өдий олон жилийг өөрийнхөө мэргэжлээрээ өөрийгөө чимэн ажиллаж амьдарч байна. Хүүхэд хэдийн нас бага боловч хийж чадах зүйлээ сурснаар өөрт нь хэрэг болдог тул сурсан бүхнээ өдөр тутам дахин давтуус насан туршийн хөвшил дадал болдог. Уралдаанд оролцогч мэргэжил нэгт багш нартай амжилт хүсье.